299-р анги Эртний цамхгаар аялсан нь. Түүний үгийг сонссон Чүфэн хэлэх үггүй болж хав. Хар ястмэлхий түүний дотор байгаа цагаан барын аллах техникийг мэдэрчхнэ гэж тэр бодож ч байсангүй. Санаа зовох хэрэггүй. Би түүн шиг бардан биш болохоор нэг эзэнтэй байхад зүгээр. Гэхдээ чи миний чадварыг авмаар байвал миний шалгалтыг давах хэрэгтэй гэж хар ястмэлхий хэллээ. Ямар шалгалт гэж Чүфэн асуув. Энэ замаар чигээрээ явхаар эртний чулуун цамхаг байгаа. Тэр чулуун цамхгийн гүнд лазтай хайрцаг бий. Тэр хайрцгийг надад авч ирэх юм бол би чамд чадвараа өвлүүлье. Мэдээж тэр хайрцгийг авах амаргүй даваа. Чамд 10 цагийн хугацаа өгье. Чадахгүй бол чи бид хоёр учрах тавилангүй юм байна гэсэн үг. Гэнэт хар ястмэлхийн хоёг техник чангаар хачин инээх үед Чүфэнийг бүрхсэн мананч алга болов. Тэр хайрцгийг хамгаалж байгаа зүйл байгаа юу? Эсвэл өргөч юм уу? гэж Чүфэн чангаар асуусан боловч ямар ч хариу сонсогдсонгүй. Энэ үед Чүфэн өөрийн эрэхгүй хар ястмэлхийн хоёг техникийн заасан зүг рүү ширтлээ. Чулуугаар хужигдсан хонгол харагдах ба гал улаан шувуу хотын газар дор хонгилт адилхан харагдав. Чүфэн ч эргэлзэлгүй ертөнцийн сүнсний луужингаа гаргаж ирээд урагш алхлаа. Нууц техникийг авахын тулд тэр юу ч хийхэд бэлэн байв. Чүфэн тэр нууц техник чамайг хуураад байх шиг гэж Эгийн нухацтайгаар хэллээ. Эги юу гэсэн үг вэ? гэж Чүфэн асуув. Тэр нууц техник нэг л тийм залтай юм шиг санагдаад байна. Нууц техник ийм амархан техникээ өвлүүлэх ёсгүй. Дээрээс нь чамд авахд маш хэцүү зүйл даатгсан. Түүнийг авч өгсөн ч чамд чадвараа өвлүүлэхгүй хүчийг чинь сорох байх гэж Эги хэллээ. Нэрээ юу? Намайг тэгж ашиглах түнд ямар ашигтай юм? гэж Чүфэн гайхшрав. Маш энгийн. Тэр нууц техник энд гацчихсан байх. Тэгээд эрх чөлөөтэй болгох зүйлийг чамайг аваад ир гэсэн байх. Нууц техникүүдийг маш бардам гэдгийг чи мэдэн дээ. Асар хүчтэй хүн биш л бол тэд хэн дуртайг нь эзнээ болгодоггүй. Тийм ч учраас зарим нууц техникүүд эзнийхэн биеэс гарсан ч өөр эзэн сонгодоггүй. Эрх чөлөөтэй болчход асар хүчтэй хүнтэй таарахгүй л бол хинч нууц техникийг өвлөж авч чадахгүй. Энэ нууц техникийн хэлсэн зүйлс цагаан барын аллах техникийн хэлсэн зүйлсээс өөр байна. Тэр албаар өөрийгөө бардан биш гэж хэлсэн нь бүр ч их сэжиг төрүүлж байна. Ямар тач энэ техник чамд амархан чадвараа өвлүүлэхгүй л болов уу? Тийм шүү. Сайхан зүйлс ойрхон байх тусам сэжигтэй байдаг. Гэхдээ одоо бол надад өөр сонголт байхгүй. Одоо хайж байгаа зүйл гэвэл тэр хайрцгийг авахд хэр хэцүү байх вэ? гэж Чүфэн хонглоор явж байхдаа хэллээ. Энэ үед янз бүрийн том тэмдэгнүүд гарч ирэв. Эднэр чөтгөрийн эсрэг тэмдэг байна. Энд бас хорон сүнс байгаа юм биш үсттэй? гэж Эги сандран хэллээ. Чөтгөрийн эсрэг тэмдэг бол хорон сүнснүүдийг хордог зүйл. Харин хорон сүнс болдог хүмүүс дор хаяж тэнгэрийн төвшнийх байдаг. Хар ястмэлхийн хоёг техник надад үнэхээр хэцүү даалгавар өгсөн бололтой. Гэт Чүфэн арга ядан инээлээ. Цааш явах тусам Чүфэний сонор сэрэмж дээд зэгтээ хүрв. Тэр заасан 10 цагаа дими үрхийг хүсээгүй юм. 2 цаг алхсны эцэст хонголж өргөн болж улам их чөтгөрийн эсрэг тэмдэгнүүд харагдаж эхлэх нь хорон сүнстэй ойртож байгааг илэрхийлнэ. Ахаад 2 цаг алхсны эцэст чөтгөрийн эсрэг тэмдэгнүүд ч алга болж маш том эртний цамхаг харагдлаа. Эртний цамхаг яг хүний гавл шиг хэлбэртэй байсан болохоор нэг л тийм жихүүдэс хүргэж байв. Ямар нэгэн зүйлийн анхаарлыг татахгүй тулд Чүфэн луужингаа далд хийж авраага нуугаад болгоомжтой гэгчин гавлын амаар орлоо. Чүфэн сайн сонс. Чи одоогийн хүчээр хорон сүнстэй таарах юм бол гарцаагүй өхнө. Хорон сүнснүүд сүнсний хүчгүй байж сүнсний тойргийг маш сайн мэддэг. Хэрвээ чамайг харчих юм бол зугтах ямар ч боломжгүй. Хэрвээ хорон сүнстэй таарах юм бол надад бие зээлээрэ. Үгүй бол хоёулаа өхөн шүү. Хорон сүнс биднийг алсныхаа дараа бидний анхдагч энергийг юучгүй болтолд сорно гэж Эгийн нухацтайгаар санууллаа.
Чүфэнч толгойд өгөв. Тэр өмнө нь хорон сүнс харж байсан болохоор ямар аимшигтай гэдгийг сайн мэднэ. Ээгийн хэлсэнчлэн хорон сүнс бол түүний тулалдаж чадах зүйл биш. Тиймээс цаг нь болоход тэр хийх ёстой зүйлээ л хийж ээгэд бие өгнө. Ээгийн маш их сөрөг нөлөө авах чиглэлээ тэд амьд гаргах юм бол ээгийг сэргээж чадна. Шийдвэрээ гаргасныхаа дараа Чүфэн үргэлжлүүлэн эртний цамхаг руу орлоо. Гүнзгий рүү орох тусам Чүфэнд таагүй мэдрэмж төрж байв. Эртний цамхагт ганцхан хонгил байгааг хараад Чүфэн маш ихээр гайхсан юм. Хорон сүнсэнд мэдэгдэхгүй тулд Чүфэн өөрийн сүнсний хүчээ ашиглаж эргэн тойрноо шалгаж зүрхлэхгүй байлаа. Маш сонор сэрэмжтэй явсны эцэст Чүфэн хонглын төгсгөлд ирж маш өргөн гол танхимд орж ирлээ. Гол танхимын засалт үнэхээр хачин байв. Хаасайгүй таагүй мэдрэмж төрүүлж хорон сүнс хэдийдэж гараад ирэх юм шиг санагдав. Гэсэн ч Чүфэнд ийм зүйл бодож байх цаг байсангүй. Учир нь түүний харц аль хэдийн том сандал дээр байх хачин хайрцаг дээр буусан байв. Тэр хайрцаг маш том, бас их хачин хэлбэртэй харагдана. Яг л авс шиг. Гэхдээ тэр авсны дээр хэдэн мянган нөх байсан ба энгийн авснаас 10 дахин том байв. Новшгэж энэ сандал дээр сүнсний тойрог байна. Эртний цамхаг дотор хорон сүнс байхгүй байгааг харсан Чүфэн аврах том сандалны өмнө ирэх үедээ хэдэн давхар хамгаалтын сүнсний тойрог байгааг олж харлаа. Битгий сандар, чиний сүнсний тойргийн техникүүд энэ сүнсний тойргийг цуцалж чаднаа. Гэхдээ хорон сүнс хизээ гарч ирэхийг мэдэхгүй болохоор аль болох хурдлах хэрэгтэй гэж ээги санууллаа. Өөр арга алга да гэд Чүфэн шүдээ зов. Нууц техник авахын тулд тэр хорон сүнсэнд хэдийдч баригдаж болох аюул дунд тэр сүнсний тойргийг цуцлахаас өөр аргагүй байсан юм. Гэвч сүнсний тойргийг цуцлах бүрт Чүфэн сандарч эхэллээ. Түүний хойноос нэг зүйл ширтээд байх шиг санагдаад хойш харахад юу ч байсангүй. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 300 дугаар анги. Хорон сүнс эзэндээ ёсолсон нь. Эртний цамхаг дотор Чүфэн нэг л төгшүү байдалтай 4 цаг оролцсны эцэст сандал дээрх сүнсний тойргийг тайлж чадлаа. Чүфэний хөлс нь цовж ховдсон орсон харагдана. Өнгөрсөн 4 цаг түүний туулж өнгөрүүлсэн хамгийн хэцүү үеүүдийн нэгт гарцаагүй орох биз. Азар тэр амжилттай сүнсний тойргийг нээж авс шиг хайрцгийг авч чадхаар болсон юм. Чүфэн ч догдолсноосоо болж анхаарлаа бууруулсангүй. Тэр сүнсний хүчээ тарааж хайрцгийг сайн шалгасны үр дүнд ямар ч аюул мэдрээгүй болохоор гараас сунган хайрцгийг авахар завдав. Гэвч Чүфэнийг ойртохоос ч өмнө хурц гэрэл хайрцагнаас цацарч маш аимшигтай авраа гарч эхэллээ. Чүфэн зүхтаараа, хайрцаг дотор хорон сүнс байна гэж ээги гэнэт хаашгирлаа. Юу? Хорон сүнсээ? Энд хорон сүнс байсан юм уу? Чүфэн хэсэг гайхширсан ч гэнэт нэг зүйл ухаарсан аятай битүүхэн хараалаа. Навшгиж, намайг хуурчгаж. Чүфэнч тэр дороо арга хэмжээ авч зугтахаар завдлаа. Гэхдээ тэр бүтэн 4 цагийг хорон сүнс суллах гэж зарцуулсандаа итгэж өгөхгүй л байлаа. Чүфэний хамгийн их гутарч байсан зүйл нь гэвэл тэр амжилттай сүнсний тойргийг тайлсан нь юм. Тэр амжилттай хорон сүнсийг суллаж хар яст мэлхийн өрхөнд орсон юм. Уурлаа гэд яаж чадахгүйгээс хойш Чүфэн эргэлзэлгүйгээр хаант тэнгэр техникээ хийгээд хар хурдаараа зугтлаа. Ха! Би суллагдчихлаа. Эцэст нь эрх чөлөөтэй болдгийм байжээ. Суллагдвуугүй юу бэлэн хоол урд байж байна гэж төсөөлж байсангүй. Бурхад ч хэлшээ хүртэж байгаа бололтой. Чүфэнийг зугтаж байхад хойноос нь маш хорон инээд гарч хүчтэй энергийн давлгаа Чүфэнийг маш хурдтай чиглэн ирэв. Чүфэн, хурдан бие наддаг. Би чамайг эндээс гаргаад өгье гэж ээги хашгирлаа. Гэсэн ч дэндүү оройтсон юм.
Чүфэнийг хөдөлж амжихаас ч өмнө хүчрхэг авраа түүнийг дарж хөдөлгөөнгүй болгов. Тэр арайхийн толгоогоо өндийлгэн харах үед урд нь аимшигтай мангас өөдөөс нь ширтээд зогсож байлаа. Хүний хэлбэртэй 15 метр өндөр, нүд нь л гэхэд Чүфэнээс ч том байв. Тэр мангасын царай нь үгээр илэрхийлэхийн аргагүй хорон. Хоосон нүд, хуурц шүд, улаан аврааг хараад л тэр хүм биш хорон сүнс гэдэг нь тодорхой байв. Навшигч хорон сүнсний хүч энэ гэж үү? Миний сүнсний хүч хүртэл хоригдож ээгээтэй холбогдсон холбоо тасарчихлаа. Энэ маягаараа би ээгээд бие өгч чадахгүй гэж Чүфэн хөмсгөө зангидан бодлоо. Амьдралдаа анх удаа л тэр ийм аимшигтай дайсантай ужирсан юм. Дан ганц энергиэрэл тэр Чүфэний бүх хүчийг хорьчихсан. Ээгээтэй хүртэл холбогдож чадхаа болчихов. Чи ийм залуугаараа саарл нөмрөгт ертөнц бүтээгч болчихсон байдаг. Өвөө юм гэж. Жада битгий чамаа гэдэг үед өвчин мэдрүүлэхгүй гэж хорон сүнс маш ёрын хоолоогоор хэллээ. Түүний хоолойг сонсохдол Чүфэний нуруугаар хүйт даасан юм. Түүнийг эднэ гэв. Чамд тийм эрх байхгүй. Гэвч яг энэ үед эртний хүчрхэг хоолой сонсогдлоо. Тэр хоолойг гарах үед эртний цамхаг хүртэл дөргөв. Хэн бэ? Тэр хоолойг сонссон хорон сүнсний царай маш ихээр ховирч өөрийн эрэхгүй хаалганы зүг ширтлээ. Энэ үед Чүфэн хүчтэй газар хөдлөхийг мэдэрсэн юм. 1, 2, 3, 4 алхааны чимээтэй зэрэгцэн газар дөргиж байлаа. Ийм байдалд хорон сүнс хүртэл сандарч Чүфэнийг базан аваад бамбайгаа болгохоор шийдэв. Үүнтэй зэрэгцэн алхааны чимээч ойрдсоор Чүфэн цусан улаан 4 нүд хаалганы зүгээс гарч ирэхийг харсан юм. Арай Чүфэн тэр 4 нүдийг таньсан болохоор нэлээд гайхсан юм. 4 нүдтэй зэрэгцэн манан татсан болохоор Чүфэн түүний биеийг харж чадахгүй байлаа. Гэхдээ тэр зүйлийг хорон сүнснээс ч илүү аимшигтай зүйл гэдгийг сайн мэдэж байсан юм. Та хэн бэ? Яагаад миний газар нутагт нэвтэрсэн юм? Түүнийг харсан хорон сүнс хүртэл номхороод хойш ухрангаа асуулаа. Яг энэ үед мананч замхарч авраг том амтан Чүфэн хорон сүнс хоёрын өмнө гарч ирэв. Гэхдээ тэр авраг том амтан хачин төрхтөө байсан юм. Авраг том яст мэлхий мөртлөө хуйган дээр хурц өргөснүүдтэй байв. Хамгийн гайхмаар нь авраг том яст мэлхийний дээр аимшигтай могой хуйлран муушгирч харагдлаа. Авраг могой, авраг яст мэлхий хоёр нэг биетэй ба цусан улаан 4 нүд тэдний зүг ширтэж байв. Тэр мангас яахын аргагүй хар яст мэлхийн хуйг техник байсан юм. Чи намайг таньхаа байчхаа юу? Гэж хар яст мэлхийн хуйг техник бардам гэгч нь асуув. Та байна. Та тэр үеийнх байна. Яг энэ үед хорон сүнсний царайгаар айдас дүүрв. Түүний царай маш хорончгэл айдас тодоос тод харагдж байсан юм. Гэнэт хорон сүнс газар сөхрөөд ам гуйж эхэллээ. Эзэнт минь би таныг ирснийг мэдсэнгүй. Уурыг тань хүргсэн бол өршөөгөөрэй. Чи өхмөр байна уу? Амьдрмаар байна уу? Гэж хар яст мэлхийн хуйг техник асуув. Амьдрмаар байна. Мэдээж би амьдрмаар байна. Гэж хорон сүнс өрөвдөлтөө аргагүй хэлв. Амьдрмаар байвал амархан. Наад золбин нүдэ нэгэд сайн хар. Одооноос эхэлж тэр бол чиний эзэн. Энэ газрыг хамгаалж байхдаа түүнээс өөр хүн энд оруулж болохгүй. Харин түүнийг оруулахаас гадна чи тушаал бүрийн дагах ёстой. Гэж хар яст мэлхийн хуйг техник Чүфэн рүү зан хэллээ. Түүнийг сонссон хорон сүнс ч түргхэн гэгч нь Чүфэнийг суллаад хүндэтгэлтэйгэр хэллээ. Бол би эзэнд мэхийн ёслоё. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.